Дэлхийд дахинд дотоод орчны агаарын чанарын асуудал анхаарал татах болсон. Учир нь ихэнх хүмүүс хоногийн 24 цагийн 22 цагт нь гэр, сургууль, офис зэрэг битүү орчинд байж өдрийг өнгөрүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс дотоод орчны агаарыг цэвэршүүлж хүчил төрөгчийг маш ихээр ялгаруулах тасалгааны цэцгийг тарих нь чухал юм. Энэ хүрээнд Ногоон Аз сүлжээ олон улсын төрийн бүс байгууллага болон КОИКА байгууллагын сайн дурын ажилтнууд хамтран Баянгол дүүргийн тэргүүний сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын хүрээ тулах сургуулийн сурагчдад Комод-Эко эдүү төсөл, ургамал ба сэргээгт хэлцэн хүчийг ашигласан боловсрол нэртэй байгаль орчны сургалтыг зохион байгууллаа. Энэ байгалийн материалаас хамгаалдаг гэдэг химийн бодис ялгартай байна. Энэ химийн бодис маань болохоор жишээлбэл таас энэ ширээ хийхэд заяа. Ширээ хийхэд мэдээж нөгөө модны өвчтөөр ингэ шахаж хийдэг. Тэгээд тэр нэг цавгаас наалдууд гэдэг. Тэр цавууд энэ формалдегид гэдэг энэ бодис ялгардаг. За энэ бодис маань хүний биед маш хортой хавдар үүсгэдэг. За тэгэхээр Европын орн болохоор энэ жишээлбэл ямар нэгэн тавилга хийхэд энэ формалдегид гэдэг бодисыг бүр хоригдсан байгаа. Канадаас болохоор хортой химийн элементийн нийтлэлтэй оруулаад энэ бол маш хортой шүү гэдэг нэг бүр чагсаалтанд оруулсан байгаа. Манай Монгол улс болон өшөө бусад орнуудад бол энэ химийн бодистой тавилгыг хэрэгжүүлсэн байгаа. Хоёрдугаар пластик материал ашигласнараа бас химийн бодис ялгарч байгаа юм. Тэгэхээр цонх гэдэг нь шинхэн цонх ингээд үйлдвэрлээд ингээд тавьсан байгаа. Нөгөөх маань наран хасан энэ хуруусан маань хатаараа бензол гэдэг энэ хортой химийн элементийг энэ бензол тоол гэдэг энэ хортой химийн бодисыг ялгаруулдаг. Та энэ капчны дэлгүүрт орж ирсэн үү? Орон бол нэг сонирхолтой химийн бодисыг үнэртдэг шүү дээ, тийм үү? За хүүхдийн тоглоом та үнэртэж үзээрэй. Маш аюултай химийн бодис ялгардаг. Агаар цэвэршүүлэх ургамал тарья. Хамгийн зөв шийдэл нь ерөөсөө ургамал юм байна. За тэгэхээр биднээсийн сонгосон ургамал маань болохоор ийм ургамал юм. CAN гэдэг ургамал нь болохоор биднээс нөгөө ер нь биологи хичээлээр үзсэн шүү дээ. За ингээд нар туслаа ургамал дээр навчин дээр нар туслаа фотосинтезийн процесс явагдаад уургийн нийлэгжид явагдана. Уурыг маань нийлэгжид буюу жишээлбэл энерги маань доошо үндэс рүү очоод үндэснээсээ буцааж уургаа татаад тэгээд нөгөө ургамал маань ингээд амьсгалаа явж байгаа гэж ингээд заалгасан шүү дээ, тийм үү? За тэгвэл энэ ургамал маань болохоор өдрийн нартай нөхцөл биш шөнийн тайд унтаж байгаа нүүрс төрчийн дутуу эсэл ялгаруулж байгаа энэ үед нь тайдын нүүрс төрчийн дутуу эслийг сорж аваад хүчил төрчийг ялгаруулдаг ургамал авсан. За үндэснийхаа системээр янз бүрийн бодисыг мөн шингээд хувиргаж ирдэг ийм чухал ургамал байна энэ гэдэг ургамал маань. За тэгэхээр энэ ургамлын төлөөлөгч нь болохоор Сансеверия. За Сансеверия, кактус байна, ахоо байна, долоон байна, охой гэдэг ийм 5 төрлийн ургамал маань хүчил төрчийг шөнө ялгаруулж чаддаг ийм супер ургамал байна. За биднээс Сансеверия гэдэг ургамлыг хэлж байгаамаа. Това ургамлыг Монголоор микро гэж хэлдэг. Нэг мэлчаараа 0.9 микрограмм ахаар цэвэршүүлнэ. Та бодог янз бүрийн эрдэнэ материал тамхины утгаыг шингээж авдаг байна. За энэс маш гоё тохиромжтой. Та ингээд өрөө тасалгаандаа маш гоё янз бүрээр тогтоож болно. За Европын орнуудад бол гасаана ингэж тавьдаг байна. За тэгэхээр энэ маань өөрөө эсрэг ийм хөнгөн хөрсөнд ордог ургамлаа. 7 хоног ганцхан удаас өсгөн. Их өсгөн бол үндсэн ялцарна. Гэрэлтэй нөхцөл тавихгүй сарнсан гэрэл тавина гэж. Сарнсан гэрэл гэдэг нь бол гэрэл тусгай гадар тавьж байна. Тэгэхээр гэрэл маань цонхоос гэрэл туслаа ойгоор тэр гэрэлтэй байх нь шүү дээ. Тэмдэг гэдэг санагдсан. Тэрнээс биш аль нэг гэрэлгүй өрөөсөө юм уу? Аль нэг цонхоноор тавьж байна гэдэг. Тэгэхээр температур нь болохоор 18-аас 23 градус хамгийн тохиромжтой. 13-аас доош градусын дулаантай буюу хүүхдийн орчинд ургуулж болохгүй үгүй. Нэг итгэж чи ийм хэмжээний өндөр ургах. За тэгээд навчныг унаад сул байх юм бол нөгөөдөө хайчиж аваад дахиад өвчүүлэх юм байна. За
За ингээд үзлүүлээ. Тэгээд тавина. Айлсгүй шууд шороод хийх юм. Тэгвэл үзчих чинь. 자, хамгийн одоо хийж болох бол гэдэг урмал тавьчихсан. Тэгээд бидний төгс сайн гэдэг бүгдээр урмал тавьчихсан шүү дээ. За, энэгээр яг агаарыг зөвшөөрөх боломжтой. За, энэ сэргээлтэх эрчим хүч гэж юу юм болоо? Энийг жоох ярилцаж үзье. За, энэ одоо сэргээлтэх эрчим хүч гэдэг нь хоёр зүйлээс одоо ингээд нийлбэр байгаа. Нэг хэсэг нь болохоор шинэ эрчим хүч, нөгөө хэсэг нь юу гэж сэргээлтэх эрчим хүч. За, гуравт нь болохоор яг нүүрс хийжүүлэх шингэрүүлэх арга байдаг юм. 그렇다면 신재생 에너지의 장점과 단점을 알아보겠습니다. За, энэ одоо сэргээлтэх эрчим хүчийн давуу тал бол сул тал бас байгаа. 장점은 친환경이고 자연을 해치지 않으며 지속 가능하다는 점입니다. За, давуу тал нь бол мэдээж байгаль дээртэй тэгээд удаан яг доктортой байх боломжтой. 하지만 단점은 지역의 제한을 받습니다. За, гэхдээ сул тал нь юу вэ гэхээр ингээд байгаль орчинд хязгаарлагдмал байх гэсэн. Ямар нэгэн байдлаар хязгаарлагдмал.